Энэхүү бичлэгийг байрныхаа балкон дээрээс сарны бичлэг хийж байсан нэгэн хүн олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Тэрээр байрандаа нүүж ирээд удаагүй бөгөөд тод гэрэлтэж буй сарыг алмааран бичлэг хийж эхэлсэн байна. Гинэт бичлэгт нэгэн хачирхалтай дүрс гарч ирэв. Камер руу урагшлах мэт хэн нэгний дүр үнэхээр аимшигтай байлаа. Нүд нь нүхэн айлгамаар том, бас ойртоод байгаа юм шиг. Ойр орчмын иргэдийн ярианаас энэхүү сүнс нь энэ байшинд амьдарч байхдаа амиа алдсан хүүхдийн сүнс гэх бөгөөд тус байрлахыг эзэмшдэг удирдлагаас энэ тухай асуухад тэд ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхөөс татгалздаг гин. Тус бичлэгийг байр хайж байсан нэгэн залуу байраа үзээд явж байхдаа бичлэг хийжээ. Энэхүү байр нь хэтэрхий хямд үнэтэй байсан бөгөөд яагаад ийм хямдхан байгааг гайхан ирж үзэхээр шийдсэн байна. Доторх орчин нь үнэхээр бохир, мөн цонхонд аалзны тор хаа сайгүй наалдсан байгаа зэргээс харахад энэ байранд олон жил хүн амьдарч байгаагүй нь тодорхой харагдана. いや、もうすぐそこですよ。はい。Байрыг нэг бүрчлэн хэсэгчлэн үзэж бараг дуусаад балкон дээр очтол дараа хүн аймаар дүрс хальт харагдана. いや、もうすぐそこですよ。はい。Шатны доор нэг хачирхалтай хүний дүрс шиг зүйл харагдсныг та
та бүхэн харсан баг. Гэхдээ тэр газар хүн зогсох боломжгүй. Эхлээд харахад хэн нэг нь нуугдаж байгаа мэт. Гэхдээ шатны доор ямар ч хүн зогсох боломжгүй байхад ийм зүйл харагдсан нь энэ бичлэгийг үзсэн хүн болгоныг айдас давтуулжээ. Энэ бичлэгийг үзсэн ойр хавийн хүмүүс тус бичлэгийг хараад өмнө нь энд 10 хүн амиа хорлож байсан гэдэг бөгөөд энэ нь тэдгээр сүнснүүдийн нэг байх магадлалтай хэмээжээ. Дараагийн бичлэг дээр нэгэн хос аимшиг гэдгээр алдартай нутгийн зүүн хойд зүгт байрлах жижигхэн байшин руу оцсон үеийн бичлэгийг харуулна. Залуу хосууд эргэн тойрныг ажиглан хэдий шүн дунд болсон ч цааш үргэлжлүүлэн явхаар шийджээ. Та бүхний харсанчлан байшингийн 2 дугаар давхарт нэгэн зүйл хөдөлж байгаа нь тодхон харагдана. Энэхүү байшин хүмүүс энд амьдарч байсан гэр бүл 3 үеэрээ амиа хорлсон хараалтай байшин гэх бөгөөд хамгийн сүүлд амьдарч байсан хүмүүс нь энэ байшинг 10 жилийн өмнө орхин явжээ.